Энэ удаа халахын голын дайн чөлөөлөх танд оролцож явсан Ховсгал Тэмцлийн ахмад зүтгэлтэн баатарлаг үйлсдэн гэж би бодож байгаа. Навааны компани гэдэг хүний тэр их он цагийн тухай дурсамжаа бичсэн энэ сайхан дурдгалыг олж авлаа. Энэ хүний гар бичмэл. Энэ бол өөрийнх нь дурсамж, нөгөө талаасаа цаг хугацааны их түүх. Зөвхөн энэний тухай л өнөөдөр өгүүлэх болно. Тэгэхээр өнөөдөр Ховсгал Тэмцлийн ахмад зүтгэлтэн гайхамшигтай сайхан их оронч баатарлаг гэр Навааны компани тухай өгөөд. Аав маань 1922 онд Хөвсгөлийн хагас сумын Навангойн хамгийн отгон хүн болж мэндэлсэн. Жинхэнэ нэрийн Хумбан гэдэг байсан юм билээ. Тэр нэрийг одоо би саяхан л түүхээс одоо архиваас авч иж мэдчихэж байгаа шүү дээ аавынхаа нэрийг. Тэгээд аав маань 16 нас хүртлээр эцэг эхийн гар дээр маллаж бас тодорхой хэмжээнд суралцаж биеэ дайчилж одоо уйгаржин тэг хуучин монгол хичгээр шин үсгээр маш сайн бичдэг. Бас орос хэлээр ярьдаг. Маш зоригтой тийм хүүхдээс юм бэлээ. Өөрийгөө их дайчилдаг. Тэгээд 38 оны эсвэл одоо 39 оны үед одоо ингээд цэрэг татлага явагдахад аав маань нутгийнхаа одоо залуучтай нийлэл цэрэг татлагт очсон байдаг юм. 1939 он 1945 он халахын голын дайн 45 оны чөлөөлөх танд оролцсон баатарлаг ирсүүд. Шууд дайны дараа шинэлийн талиад энхийн бүтээн байгуулалтанд оролцож байсан. Тамсхийн зургуудаар дэвс орон тоонд жагсаж таны миний өвгөд одоо энхрийн нутгаанд дуулж байгаа тэр онцгийг бодох юм бол тэр хүмүүс дайны дараа шууд бүтээн байгуулалт руу оролцож байсан. Эх орныхоо хөгжил цэцгэлд сайн сайхан нийтлээ. Энийг эрхэм түүх, энэ эрхэм үнэмшил Навааны компани гойгч таараагүй. Өөрөө бүр нэг чинь бүр нөгөө цэрэгт одоо их удсан шүү дээ. Дайны бүр 50 он хүртэл одоо цэрэгт байсан. Бүр тагнуулын дарга маш олон одоо 55 6 53 хүртэл нөгөө айрам одоо нэг хэсэг цомтголд орсон. Тэр хүртэл ингээд энэ маш олон нэг тагнуулж болгож бэлтгэж ингээд сургаж зааварж байсан. Бүр одоо гэр бүлийнх нь бүр энэ хүн компанигоо одоо гэр бүлийн хүн тухайн үед яг байж хахад нас орсон байсан. Өвчнөд тэгэхэд тэр хүнийг одоо бүр ингээ явуулахгүйгээр одоо тэр хүний авьяас одоо юу хэрэгтэй гэдэг мэдлэг нь хэрэгтэй гэж бүртгэл ингээ яжсэн. Тэгээ аргуурханд нөгөө олон нийт хүүхдтэй тэгээд гэр бүлийн хүн ингээ таалд өгсөн тэгээд айрмаас ингээ гарч ирсэн. Тэгээд насаараа дараа нь төмөр замд машинистээр ажиллаж ирсэн. Тэгээд төмөр замд хүртэл айгүй их сайн дурсдیں۔ 80-аад оны ихээр би толгой төртөөний дараагаар томилогдож ажилласан. Тэр үед яг компанигоо толгой төртөөнд цэлгэний машинчаар ажиллаж байлаа. Тэг ер нь бол үнэхээр л одоо жинхэнэ албандаан үнэж дөрмийг хатуу баримталдаг сайхан тийм үлгэр жишээ бүхий авах үйц. Тийм л одоо төмөр замчин хүн байсныг би сайн мэдэж байна. Ер нь компанигоо тэ одоо ингээд ялангуяа диспетчер хийж байхад одоо тийм үед том өртөл дээр ямар цэлгэний машинчид гарч байна уу гэдгийг ээлжинд гарч байгаа диспетчер бүрдгэж ягсааж авна л да. Тэгээд компанигойг одоо ингээд толгой төртөөнд гарч байна гэхэд толгойч нь бол том ачаалалтай ажил ихтэй ийм одоо газар. Тэгээ нэг тийм ажиллаж байхад гар хөнгөн байдаг. Тэ. Ер нь явах ёстой газрыг цагаараа явдаг. Хичнээн олон одоо тийм нөгөө ачаанууд энэ тентэн ордсон одоо тийм тохиолдлууд их байдаг л да. Тэгээ түүнийг очих газраар нь мийгнүүж, групплж одоо явуулвал нөгөө цаад газартаа ажиллана хөнгөн байж явах жишээтэй. Төмөр замын ачаа явуулагч, ачаа хүлээн авагч харилцсан ийм өртөөд бол харилцсан үүргийг ингэж одоо авалцаж өгөгдсөн байж явах жишээтэй. Тэгээд ингэж одоо групплж, мийгнүүж одоо ажиллахад бол гарамгай хүн байсан.
Тэгээд компани гэдэг хүний нэр бол одоо халах голын ой тэмдэглэлтэй болох одоо тохиох үед бол байнга л одоо яригдчихийдэг тийм ээ. Навааны компани гэдэг сурамжтай ирлэх хүнийг бол одоо улсын баатар болох ёстой. Одоо яага болгодгүй юм бол зарим хүмүүсээр энэ ирлэх хүн байсан 39 онд дутхгүй 1945 оны чөлөөлөх дайнд бас мөн гарамгаа гавья байгуулсан хүн шүү дээ. Одоо яагаад одоо энэ бол түн бэ? Амьд хот нь яагаад өгөөгүй юм бэ гэдэг ингээд яриа үүсчихэд ер нь одоо тэмдэглэлтэй болох тохиолдолд одоо аль хэдийн тэр Баатар цолныхоо одоо шалгуур үзүүлэлт байдаг бол тэрийг хангацсан тийм хүн байхгүй юу? Нэг хүний тухай ярих гэсэн юм аа би маршрутанд байсан Анжитүүн хотод одоо бид ойртож байлаа. Дайсан байж болзошгүй гэж хорооны дарга дарамжив тагнуулын дарга нөхөр Навааны компанид өргөгч салаатан явуулсан. Компани салаага хөрмнийга дарахад морин жолоочтойгоо хамт тэр хотын хэрмээр давхиж ороод цэрэг барилж байсан одоо давхар хазаарамгийн үүдэнд тулж очиад жолоочтой морин өгч өөрөө автоматтай хазаарамгт нь одоо орж Монгол хэл мэд хүн байвал гараад ирээ гэж хамаандлаад цэргүүдэд одоо жагсах тохио өгч байж гэтэл одоо нэг цэрэг одоо Монгол хэл мэддэг өөр Монгол цэрэг тааралдаж тэгээ одоо тэр компанийн одоо командыг дамжуулж энэ одоо гарнизоныг буулгаж авсан юм. Тэн дээр 300 орчим хүн байсан санагдаад байгаа юм. Гэхдээ цэргийн 50 жилийн ой гэсэн номон дээр энэ тухайд бас бичигдсэн юм шүү. 100 гаруй хүн гэсэн байна лээ. Бидний арай дутуу тоо гэж одоо боддгийм. Тэр гарнизоныг буулгаад зөвхөн хураагаад сиглаадын манаг буулгаад ингээд одоо авид ирсэн. Түүнээс айхгүй зоригтой байдал нь дайсныг ер нь альва юм хийж чадахгүй болтол сүрдүүлж чадсан. Тийм л одоо хэрэг шүү дээ. Компани ер нь зоригтой хөө 1939 онд ч одоо сайн байлдаж улаан тугийн одонгоор шагнагдаж байсан. Хэдгээр ийм одоо маш олон баатарлага байгуулж ирсэн ч гэсэн ерөөсөн Монгол улсын баатарт 4 баг 5 удаа тодорхойлогдоод буцаж ирсэн. Ийм төвтэй. Ямар учраас яагаад тухайн үед надад энэ баатар цол нөгж байгаа гэдэг нь бас ингээд тодорхой үлдсэн баг. Өгөхгүй ч гэсэн байхгүй тэр нөхөж өгөө хариулсан яасан тийм ерөөсөө байхгүй. Ерөнхийдөө 90 он гарснаас хойш л одоо манай нийгэм өөрчлөгдөд одоо нөгөө энэ тухайд байгуулсан гавьяа болсон баатарууд ерөнхийдөө мартаад ирсэн. Хамгийн сүүлд одоо тэр Гунгаатар шагдсан сунгоо иртэл одоо баатар цол одоо яг амьд нь өгсөн. Тэгээд ер ягаад ч юм ард түмний дунд хүмүүсийн дунд энэ баатар цол нэхэж өхөн байцсан гэсэн тийм яриагаар тэр нь ч нөлөөсөн юм сүүлдээ нэг хүмүүсийг тодорхойлж баатар тодорхойлохоо ерөнхийдөө тийм нэг хэсэг байсан. Одоо энэ 80 жилийн хойд энэ асуудал бас нэлээд яригдсан. Тэгээ энэний одоо цаашдын оч холбогдол нь юу вэ гэхээр мэдний өг дээдс бол одоо бидний төлөө бидний өнөөгийн одоо энэ сайн сайхан амьдралын төлөө ямархан одоо тэмцэж цусаа орсож одоо хүс хүшээ гаргаж явсан бэ гэдгийг бол одоо харуулах ийм л юм байна. Монгол улсыгаа тусгаар тогтнол бүрэн эрхт байдал нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлын төлөө халуун амь бүлээн цэцүүд хайрлан тулалдж явсан Навааны компани алдар гавьяаг Батлан хамгаалалт салбар зэвсэгчний дайчин цэргэрс бүхэн хязгаарч мартахгүй дурсан үлгэлж дуурайж явхаднаа. Монгол цэргийн алдар суу мөнхөд бадарч дайчин nëсийн хэмэр игнэгт вэх болтугай. Баярлалаа та бүхэнд. Компани 1945 онд үнд тагнуулчаараа явжээ. Дивизийн дээр хурандаа цэдэнд орж компаниг дуудаж Анжтүүн тосгоны зүүн хойно дайсны нэг цэргийн готроод бүүгийн мэдээ авч түүнийг тагнуулахаар салаагаан авч явгнэмэн компанид тушаажээ. Компани тэр газарт хүрээд салаагаан дарсан задалж дайсны зугдах замыг хаам бүсэлж отуулаад өөрөө морин жолооч Сумяагийн хамт Японы отрядын штаб руу орж төрүүлж гарч ирсэн даргад нь
та нар бүслэгцэн гараарэг зэвсгэн хай ийм одоо тагнуулчгүй ийм одоо шаардлагатай өгнүүдийг Японоор сурцсан байсан байна. Хэмээн шаардсанаар самурай батальоны 400 шахам дарга цэргийг буулган авчээ. Япончууд амьдар баригдахгүй тангарагтай ардтан байсан. Тэр хоёрыг нам буудаад тэд гидсэн хүү татан өгүүлцгээвэл юу болох байсан бэ? Түүнийг эр зөрөг гэхгүй өөр юуг эр зөрөг гэх юм бэ? Хуралдаж 7 сарын 23-ны өдрийн Батлан амлахын яамны 1/81-86 гэдэг албан бичгээр чөлөөнд байгаа Монгол Ардын хувьсгал цэргийн 6 дугаар морьт дивизийн 17 дугаар морьт хорооны салааны дарга дэслэгч Наваны компанийг 1945 оны чөлөөлөх дайнд эх орныхоо эрх чөлөө тусгаар тогтнолын төлөө эрэлхийгээр тулалдаж онц гарамгаа гавья байгуулсан Ахмад дайчдыг бүгд 8 Монгол Ард улсын Баатар цолоор шагнуулахад сайд нарын зөвлөлд шагнуулах тухай гэсэн ийм албан бичгийг явуулсан ийм баримт архивд хадгалагдаж байна. Энэ шагналын асуудал бол 85 онд Батлан амгалахын яамн дээр бол маш тодорхой яригдаад тэгээд одоо энэ өөрчлөн байгуулалт тэр үед бол одоо 85 онд бол сайд Яндан генерал бол тэр үед бол бас их айхтар тэрийг мэдэж бас анхны тодорхойлолт оролцсон байж болох юм. Тэгээд 4 удаа тодорхойлоод 99 онд бол үнэхээр тэр Баатар цолыг өхөн байтугай генерал цолч өгдөггүй тийм ээ. Тэгэхээр энэ цаг үе за тэгээд одоо байгуулсан гавья үнэлэгдэхэд хүмүүс бол бас бусад дарга настай харьцаа за яахаараа одоо 8 дугаар морьт дивизээс одоо Баатар гардгийн том шагналд авдгийн тэгэхээр манай одоо дивиз бол ийм үүрэг гүйцэтгсэн гэх юм уу ийм асуудлууд бол компанигууд одоо Баатар болоход саад болж исэн байх юм аа. Тэгэхээр одоо болтол энэ асуудлыг тавиад зүтгүүлээд тэгээ одоо төмөр замын байгууллагаар дэмжиж тэгээ өнөөдөр Батлан амгалах сургууль одоо энэ хуралдааныг энэ гэр бүлийнхний саналыг дэмжиж ингээ хийж байгаа маань бол эх оронч хувьсгал тэмцлийн ахмад зүтгэлтэй тагнуулж компани үйлсвэл Монголын төрөөр үнэлэгдэх байхаа гэдгийг бол хэлээд илтгэлээд босгоё. Би өнөөдөр энэ нэвтрүүлгийг та бүхэнд хүргэж явахдаа энэ баатарлаг хүний тухай тэр хүний байгуулсан гавья эрэлхий зоригийн тухай ямар нэгэн зүйлийг орхигдуулсан гэж огт бодохгүй байна. Харин нэг л имийг бид нар орхигдуулсан байж магадгүй. Дайн бол дайн. Ялалт бол ялалт. Онцог, газар нутаг, тэнгэр хоруу энэ өхнийг мөнгө санаж байгаа. Тэгээд ч түүх өөрчилж чадахгүй болохоор уучин шинэлийн цорхой хуруугаар нь таглаадч нэмээгүй л дээ. Энд ярьж байгаа, энд хөндөж байгаа сэдвүүдийг та бараг анзаарч харсан баг. Би бодохдоо бид өнгөрсөн юм аа. Бид өвгдийнхөө түүхийг мартав. Газар шороо тусгаар тогтнолынхоо төлөө явж ирсэн бүхэл үнэн бүхнийг мартав. Түүх бидэнд хомдоо. Бид түүхийг хомдоох эрх байхгүй. Түүхийг гомдоохгүй тул тэр хүмүүсийг авгаа алдартан луга хүнддэг ёстой. Өөр гарч